Сайн байцгааны хүмүүс сонсогчдоо та бүхэн 77 подкастыг сонсож байна. Өнөөдөр манай дугаарт Улсын их хурлын 19 дахь тойргоос Дархуул аймгаас Зөв хүн электоратаас нэр дэвшиж байгаа Арт Базрын Галт баяр оролцож байна. Та манай сонсогчдод өөрийгөө товчхон танилцуулах уу? Намайг өөрсдөө баярлалаа. Намайг Арт Базрын Галт баяр гэдэг Монгол Улсын их сургуульд 91 оноос хойш тасралтгүй нэг албан газар ажиллаж байгаа. Тэгээд мэргэжил математикч. Дархуул 10 жилийн 1-р сургуулийг төгссөн. Дараа нь бакалавра Москва их сургууль хамгаалсан. Дараа нь Япон улсын Токио их сургууль магистр доктор хамгаалсан математик чиглэлээр тийм байна. Таны ингээд намтрыг ингээд сая өмнө харсан тэгээ сая сонслоо олон улсын өндөр боловсрал эзэмшсэн байна. Ажлын туршлага ч гэсэн хараад байгаа тэрнээс хойш ерөнхийдөө боловсрын салбартай холбоотой харагдаж байна тий. Та тэгээд яагаад ер нь улс төрд орохоор шийдсэн бэ? Яг за яг ингээд анх математикаар явж байхад бол мэргэжил талаас ярих юм бол одоо ингээд математик гэдэг бол ямар нэгэн асуудлыг ингээд тийм бодлого бодоол ингээд асуудал шийдээд явдаг гэл ингээд бодож ирсэн. Тэгэл дараа нь ингээд цаашлаад ингээд жоохон одоо магистр доктор сурах тусам асуудал шийдэхээс илүү тулгарсан ямархуу концепцийг барьж авах ч юм уу эсвэл ямар загварыг хийгээд тэрийг шийдэх ч юм уу тийм өөрөөр асуудал томроод яваадсан л та. Тэгээд яг Японоос ирсний дараагаар яасан гэхээр Монгол их сургууль дээр ингээд буцаж ирсний дараа жоохон өөрчлөлт хийх тийм мөс реформ гэдэргээд ингээд баг бидний клуб байгуулсан. Тэгээд тэрний зорилго нь ерөөсөө юу байсан гэхээр нэг л одоогийн байдлаараа ингээд Монгол их сургууль явах юм бол энэ чинь жоохон бидний амьдралын цаг хугацаа аюу хайрын санагдаж байна. Тэгээд нэг тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийх ёстой гэдэг итгэл үнэмшил нэгдүгээртэйсэн. Хоёрдугаар Монгол улсад ямар нэг болж байгаа үйл явдлыг бас яг их сургууль дээр хийх нь хамгийн амархан гэж санагдаж бодож ирсэн. Өөрөөр хэлбэл аль нэг төрлийн байгууллага дээр биш те хувийн компани дээр биш. Монгол их сургуулиас эхлүүл хамгийн одоо юу гэх нөлөөтэй амархан гэж бодсон те. Тэгээд явсан. Тэгээд шинжлэл реформ гэж яваал тэгэл ингээл явж байгаа л сүүлд нь яг Монгол их сургуулийн дэд захирлаар 2010 онд 2010-аас ажиллаад тэгээд дараа нь үйлсийн захирлаар дахин 2 жил ажилласан. Тэгээд яг тэр үеэс эхлээд надад нэг юм боловсролын систем тэгээд дээрээс нь ялангуяа дээд боловсрол тэгээд судалгаа шинжилгээ тий энэ дээр янз бүрийн санаа ингээд төрөл тэрийгээ бас ингээд математик хийхийг хажуугаар ингээд явуулаад байсан хэлхий та тий тэгэл энэ тентхийн одоо газар лекц уншаад ихтгэл тавиал тэгэл дээд боловсролын талаар ингээд яриад явуулсан. Тэгж явж байгаа ер нь бол яг энэ талаар бас нэг тодорхой хэмжээний концепт гарсан учраас тэрийгээ дараагийн шатнд хэрэгжүүлэх гэдэг бас нэг хүсэл мөрөөдөл байгаад байна. Энэ гол шалтгаан болсон гэж би бодож байна. Тэгвэл өнөөдрийн Монгол улсад таны бодлоор тулгамдж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэхийвэл та юуг дурдах вэ? Тэгээд таны санал болгож байгаа шийдэл. Хамгийн ихний асуудал бол төрд байгаа одоо энэ нам тэ одоо ингэ төрийн тогтолцоо ингэ бүтэн ингэ намаар ингэ намууд хоорондоо өрсөлдөөл тэгээ сүүлд нь засгийн их аваад ингэж явж байгаа энэ систем өөрөө жоохон тийм улмал жоохон тийм бохир болоод санагдаад байгаа юм. Тэгээд энэ дээр бас нэг тодорхой хэмжээний ингэ суртахууны байд юм. Ялангуяа лидерүүд нь жоохон өөрсдөө ингэж хүчээр тодорхой эрх мэдэл гэдэг юм уу мөнгөний эрх ашиглаж өөрсдөө ингэж хол байдлыг ирмэлцэх хэрэгтэй юм шиг санагдав. Нэгдүгээр бол ер нь ингээд төр жоохон цэвэр байх хэрэгтэй гэдэг юм байна. Хоёрт нь уул уурхаагаас олж байгаа энэ баялагаас олж байгаа мөнгийг бид зөв удирдах хэрэгтэй гэдэг юм юу байна. Яа тэгэхээр нөгөө нэг бидний одоо орж байгаа нийтийн улсын орлого бол зөвхөн татвараас биш байгаа. Хажууд нь уул уурхай баялаг гэдэг нэг юм баялаг ингээд татвараас хэд дахин их мөнгө эргэлдээд идэг. Тэгээд одоогийн улс төр энэ татврын мөнгийг хойсоо илүү уул уурхай мөнгийг яаж хуваарлах вэ асуу. Тал тий. Тэгээд улс төр чинь ингээд мөнгөтэй аягүй хотголтой. Яг бодлоготойгоор зарцуулах хэрэгтэй байна гэдэг энэ дээр аягүй тийм
зөв шийдвэртэй гэж харж байгаа. Гуравдугаарт нь юу вэ гэхээр энэ мөнгийг хаашаа хийх үү гэдэг дээр бас аюу бодох хэрэгтэй. Яг гэвэл энэ ингээд халамж руу яваад юм уу эсвэл ингээд маш үр ашиггүй татагдаад байгаа юм шиг санагдаж. Тэгээд бас нэг талаар энэ их мөнгө гэж хүмүүс санагдаад байгаа мөртлөөсөө яаж цагаад болохоор тийм их мөнгө бол биш байгаа. Бид нар одоо 30 тэрбумын өртөө байж идэг. Тэгээд баахан уулуурхаас мөнгө одоод байгаа юм шиг ингээл тийм учраас энэ мөнгийг ямар ч хэсэн боловсрол руу оруулаад хүн рүүгээ оруулаад өөрсдөө энэ асуудлыг шийдэх хүнээ хөгжүүлж бид нар яг энэ хөгжилтэй орн болно гэдэг ийм концепт таваа. Тэгэхээр ийм гурван асуудал аюул чухал байна л гэж харж байгаа. Зөв баярлалаа. Би өөрөө чинь бас нөгөө Монгол Улсын их сургуульд маш олон жил ажилласан болох дээр бас нэг асуулт бэлдсэн байгаа. Энэ бол Монгол Улсын нөгөө үндэсний чадвартай боловсон хүчин бэлдэх, ялангуяа инженеруудыг бэлдэх тийм асуулт байна. Тэгээд Монгол Улсын эдийн засгийн хурдтай өсөлттэй уялдан аж үйлдвэрийн салбар, байгалийн баялаг боловсруулах салбар хөгжиж байгаа учраас Монгол Улс бас инженерүүдэд бэлдэх ёстой гэж би бол хувьдаа үзэж байгаа. Тэгээд засгийн газраас Япон улсад нөгөө 1000 инженер сургах инженерийн дэд боловсрол төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байлаа. Тэгээд та өөрөө бас Япон улсад байсны хувьд юу гэж бодож байна? Энэ гадаадд суралцсан инженерүүдэд Монголдо буцаж ирэх боломж болцоо хэр байдаг вэ? Эсвэл энэ мэргэжилтнүүд инженерийнхаа мэргэжлийг олцоод эсвэл өөр гадаадын улсад ажиллах хүсэл байгаа болов уу? Та юу гэж бодож байна? Мэдээж хүнээ бэлдэх ялангуяа одоо тэр бүтээгч салбар юу одоо улс инженерүүд энэ улсад ямар нэг ялангуяа шинэ нэмийг шинэ нэм үйлдвэрлэх салбарт ажилладаг улсууд шүү дээ. Тэгэхээр миний бодоор энэ хүмүүсд аягүй чухал. Гэхдээ ямар юм энэс илүү чухал байгаад байна гэвэл та нартай яг 100% жишээрх би сайн мэдэхгүй байна. Социализмын үеүүд ингээд улс бол бүх юмыг төлөвлөө шийддэг байсан бол 90 оноос хойш бол гинтийн нөгөө тийшээ санд улсын өөрийнх нь нэгдсэн бодлого гэдэг юм ерөөсөө баг байхгүй болсон байна. Тэгээд хитрхийн одоо хоёр туйл руу ингээд савснаас болоод надад юу ч харагддаг вэ гэхээр энэ улс хааш яваад ийнэ гэдэг энэ нэгдсэн бодлого ерөөсөө байхгүй шахуу байж байгаа одны жоох ингээд бодлогын бичиг баримтууд гаргадаад мөнгө тавигдаад байгаа шүү. Тэгэхээр юу ч хийж гэнэ вэхээр одоо ингээ инженер бэлтгэхдээ бид нар яах гэж инженер бэлтэх вэ гэдгийг аягүй сайн бодож байгаа. Тэгээд тэрлүүгээ бид нар бас ингээ чиглүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр бас ингээ хамаагүй ямар ч хамаагүй инженерийг бид нар сайн гэхээс илүүгээр за жишээлбэл бид нар юуны юм за жишээл уул уурхай дээр инженер хэрэгтэй байж болно. Дараа нь одоо жишээлбэл хөдөө аж ахуйн дээр илүү болсон үстэй байж болно. Жишээл мал аж ахуйтай холбоотой салбарууд дээр илүү хүний нөөц хэрэгтэй байж болно. Тэгэхээр энэ асуудалтай цуг манай энэ хүмүүс маань ингээд шийдэх явцдаа өсөж явах хэвээр инженерүүд маань ч гэсэн улс орны асуудлыг шийдэх явцдаа бас ингээд өсөх ёстой гэж би зөвхөн боддог л. Тэгэхээр мэдээж гадны инженерүүдийн ингээд шууд хөндлөд авч болно. Гэтэл тэрнийг хөндлөж авч явахдаа өөрсдийнхөө олсон хүчийг цонх хөгжүүлж явах хэрэгтэй гэж боддیں۔ Тэгэхээр миний хариулт бол өөрөөр хэлбэл уул уурхайгаас олсон ч гэдэг юм бид нар жоохон мөнгө авах юм бол маш үр ашигтай тодорхой тэн чиглэлүүд дээр эхлээд фокусж байгаа. Яг тэр чиглэлүүд рүүгээ хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй байх гэж байна. Тэгэхээр тэр утгаараа шиг нефтийн үйлдвэр барих гээд одоо аюу том төсөл шүү дээ, нефтийн үйлдвэрийн төсөл байна. Тэр төсөл дээр одоо жишээлбэл энд ажиллах инженеруудыг бэлтгэх ёстой. Тийм маш зорилготойгоор бэлтгэх ёстой. Тэгэхгүй бол нөгөө нэг талаар энэ ч нөгөө сурах процесс өөрөө бид хүрэх зорилгын арга хэрэгсэл шүү дээ. Өөрөөр хэлбэл би тийм төрхийн тулд сураад байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг инженер хүн өөрөө бидний бүтээгч хэрэгсэл нь гэж байна. Тэгэхээр инженер бэлтгэхдээ яах гэж бэлтгэж байгаа гэдгээ л үргэлжийн бодож тэрийг бас төлөвлөх ёстой гэж байна. Сая тэгвэл ингээд улсын хэмжээний асуудлуудыг ингээд нэгтгэлээ тий. Гэхдээ за тэгвэл дараагийн асуулт гэвэл та өнөөдөр 19 дугаар тойрог Дархан уул аймагт нэр дэвшиж байгаа. Тэгээд өнөөдрийн Дархан уул аймагт тулгамдж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэхийвэл
та юуг дуртах бай. Тэгээд таны санал болгож байгаа шийдэл. Дахиад би өөрөө яг ингээд 80-д оноос хойш бол ингээд хотод амьдарч байгаа тийм. Тэгээд ингээд дахиад таанууд ингээд нэлээд нэгдүгээр ерөөсөө дахиад энийг хүнд онгодох хотын нийт бүтээгдэхүүн улсад бол доороос хойш тавьж аймаг дотор. Бол ерөөсөө энэ хотын нэгдүгээр асуудал гэсэн. Орлого нь бага байна гэсэн. Тэгэхээр орлого бага байгаа гэдгээсээ ерөөсөө тэр чинь нөгөө нэг ядуур лидергээл асуудлууд нь гараад ирж байна. Хоёрт нь энэ хот ерөөсөө ямар шинэ байгуулалтуудыг хийж маш бага болсон. Тэгэхээр нэг талаар энэ бас нөгөө үйлдвэрүүд нь ерөөсөө бүгд харагдсан байна. Ийм асуудал байна. Яг хуу гуравт нь энэ дээр бас ямар юм бэ гэхээр зүгээр яг энэ бол яг хотын асуудал гэдэг талаасаа ч юм уу би сайн мэдгүй. Өөрчлөлт энд бол төрийн албан айгүй тийм ус төрсөн тийм байдалтай болсон байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол Монгол таяархалтай. Ийм гурван асуудал байна гэж би харж байна. Асуудал дээр тэгээд таны санал болгож байгаа шийдэл юу вэ? Та болон таны эвслийн. Тийм. Тэгэхээр эвсэл бол эвслийн хөтөлбөр бол мэдээж нэлээд олон заалттай юм зүйл байгаа. Тэгээд энэ дотроос эвсэл бол нэг заалт нь бол ийм заалт байгаа. Шинэ технологийн төрөж эзэмшнэ гэсэн ийм заалт байна. Яг тэр заалтууд бол ажлын дөрөвдүгээр тэгээд тийм хүмүүсийн юу ч хэлэх юм бэ ярих дуртай сэдв болсон шүү дээ. Энэ дээр яг тодорхойлсон заалт л та. Тэгээд тэрэнд яг багтай гэвэл би дахин хотын зүгээр шийдлгээд юу гэж харж байгаа гэхээр ямар ч үсэн энэ хотын тодорхой салбаруудыг босгож ээж энэ хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр давуу талаа эхлээд харах ёстой. Давуу талууд нь юу вэ? Хамгийн амархан одоо босгочих салбарууд юу вэ гэдэг тийм нь бол зөндөө байдаг. Тэгэхээр өөрт нь бол энэ хотод бол өөрөө байршлийнхаа хувьд яг энэ газар тариалангийн бүсийн төвд байгаа. Тэгээд энэ хүсэнгөө ингээд зах зээлийнхаа эрэлт хэрэгцээгээр гэх юм уу газар тариалангийн тодорхой юм одоо жишээл машин техникийн зардаг ийм хэсэг байна. За тэгээд энд дахиад нь хуучин хүрээлэн гэдэг ургамал газар тариалангийн хүрээлэн гэдэг судалгааныхын хэсэг байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн бас яг энэ агрономи ангийн хэсэг байна. За тэгээд ингээд энэ газар тариалантай холбоо ийм маш олон зүйлүүд энд байгаад байгаа. Тэгэхээр энийг бид нэр яг энэ үнэхээр газар тариалан стратеги бүс мөнл гэж үзэх юм одоо хоол хүнс биелэх гэж үзэх юм бол энэ салбарыг бид нар бодлогоор энэ дээр ингээд бөөгнөх боломжтой. Жишээлбэл үдэ аж ахуйн тодорхой салбарууд ийм үдэ аж ахуйн сургуулийг шууд дахин тавьчихад тавьж болно. Яг гэвэл энд үдэ аж ахуйн төлөв одоо бүтээгдэхүүн боловсруулах юм уу эсвэл газар тариаланы тодорхой чиглэлүүд бөөгнөж байгаа учраас энийг бодлогоор бас тийж томруулж авч болно гэж. Хоёрт нь бас нэг аюул чухал юм нь болохоор ингээд дэд үтц зөвхөн одоо энэ засмал зам, төмөр зам биш. Одоо энэ нөгөө мэдээллийн технологийн дэд үтцүүд бас өөрөлдөн банкны серверийн хийж iTools компани одоо тэр дата баазнд байж байна тий. Тэгэхээр ингээд мэдээллийн технологи IT-ийн бол бусдад дэд үтцүүд одоо ингээд төвлөрсөн байгаа учраас энд бид нар бол янз шинэ технологийн бизнесүүд, мэдээллийн технологийн бизнесүүдийг ч гэсэн хийхэд бэлэн байгаа гэсэн. Тэгээ хүний төвлөрөл болно энд байж байгаа. Тэр хүний төвлөрөл дээр бодлохоор бид нар одоо жишээлбэл янз бүрийн стартапууд эхлэх юм уу энд чих юм бол энэ бүрэн боломжтой гэсэн. Тэгээ гуравт нь өөрөө төмрийн одоо төмөлийн үйлдвэргээд бас нэг үйлдвэр байгаа. Гэхдээ тэр бол мэдээж хэрэг зөвхөн хайлуулах одоо тэр хуучин одоо машин тэр хайлуулдаг. Зүгээр ер нь бол одоо эхлэлтэн тавигдсан хүнд үйлдвэрийн салбарыг эхэлдэг. Хүнд үйлдвэрийн салбарыг эхлэлээ яагаад чухал вэ гэхээр зүгээр нэг юм хайлуулад одоо чинь машины зэгийг хайлуулад яхад нэг л төрлийн анх харж авдаг бол хэрвээ бид нар төмрийг хайлуулбал бүх төрлийн юмд хэрэглэгдэх одоо чинь төмрийг гаргаж авч тэгэхээр дуртай юм тэргээр хийж чадна гэсэн. Тэгэхээр суур энэ хүнд үйлдвэрийн суур ингээд энэ бас байгаад байгаа. Түүх ийдтэйгээ тэгээд бас ингээд тодорхой хэмжээний тэрнийхээ гэх мэтлэн ийм болон гэдэг аягүй харагдаад байгаа. Тэгээд тэрийг энийг л бол
тодорхой хэмжээгээр уул уурхаагаар орж ирсэн мөнгийг бид ийш нь чиглүүлэх юм бол доороосоо ингээд хөрсөн байгаад улсын өөрийнх нь бодлого давхцах юм бол энэ бол хөгжил хөрөх боломжтой л гэж байна. Урд жил байна. Үгүй. Зүгээр. За баярлалаа. Та дархан уул аймагаас нэр дэвшиж байгаа хүний хувьд бүсчилсэн эдийн засгийн бодлогын тухай ямар бодолтой байдаг вэ? Та сая өөрөө бас зөндөө олон эерэг жишээнүүд хэллээ л дээ. Хүнд үйлдвэр газар тариалан тэгээ мэдээллийн технологийн салбар болох юм боломжтой гэдэг. Тэгэхээр дархны хувьд одоо бүсчилсэн эдийн засгийн бодлого одоо тиймэрхүү бодлого байна уу? Тэгээд таны ер нь хэдэн үзэл баримтлал бүсчилсэн эдийн засгийн бодлого төр ямар хувь байр суурьтай байд юм бол? Бүсчилсэн эдийн засгийн бодлогон дээр тэгэхээр ямар ч юм энэ бол юу нэгдүгээр тавих вэ гэдэг асуудлаас зүгээр жоохон хамаардаг байна. Өөрөөр хэлбэл жишээлбэл улсын өөрчлөлтөд байдал чухал гэх юм бол бид нар ингээд аймаг болгоны тодорхой хэмжээний хүний зингээ байрлуулах ёстой ч гэдэг юм уу те. Эдийн засгийнхаа байдлыг харах юм бол загварчлах юм бол хаана ямар урсгал байх нь үгүй загварчлах ёстой ч юм уу те. Тийм юмнууд байгаа. Тэр өөрөөр хэлбэл юугаар нэгдүгээр гэж үзэхээс хамаарах байна. Хэрвээ зөвхөн эдийн засгийн чухал жишээлбэл саяны миний ярьдагтай адилхан хөгжил чухал эдийн засаг чухал гэх юм бол бид нар тэр хэсэг бүс нутаг хоорондоо яаж харилцаж байгаа, ямар түүхий солилцох уу, хаашаа мөнгө нь урсах уу гэдэг ийм зургийг гаргаж агаад тэгээд бүсчлэх ёстой баг л та. Тэгээд тэр утгаараа би бас сүүлийн үеийн нөгөө ялангуяа бичиг баримтууд, хөгжлийн бичиг баримтууд тэрлэгөө чиглэсэн овоо бас урдныхаа бодвол илүү боловсруулагдсан гэж харж байгаа. Зүгээр яг манай улсын нэг асуудал байдаг нь яг түүхээр сүүлийн ингээд ийм бичиг баримтуудыг аягүй сайн хийдэг бас тэгээд судалгаач ч гэсэн бас хийгээд идэв. Гэхдээ хэрэгцлэн дээр очихороо ер нь бол байхгүй болчихдог. Өөрөөр хэлбэл бодит мөнгө тавигддаг ч юм уу эсвэл яг хэрэгжлийнх нь арга замуудыг яг хамгийн хэцүү хэсэг нь байгаа байхгүй төлөвлөлт авах тийм. Яг хэрэгжилт болоод ингээд яг үнэхээр тэн дээр суугаад өстө үнэхээр хүч хөдөлмөрөөр зарцуулаад ингээд явах мөнгө хөрөнгөө тавиад явах тэр хэсэг бол манай үргэлжийн дутагдaltaа. Гэтэл арай урдныгаа бодвол ялангуяа энэ бүсчилсэн эдийн засгийн бодлого нь арай л нэлээд агш санагдаж байна. Тэгэхээр манай хэрэглээний математикийн энэ дээр сая суугаад тэр бүсчилсэн хөгжлийн бодлогын эдийн засгийн загварыг бас ингээд хийжсэн л та. Тэгээд тэр бол уушаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бас ингээд шийдэж оролцож эхэлж байгаа юм байл гэж бодлоо. Зөв. Дархан уул аймгийн эдийн засаг Монгол улсын нийт эдийн засгийн үйл ажиллагааны хэдэн хувийг эзэлдэг вэ? Ер нь ямар нөлөөтэй аймаг вэ? Одоогийн байдлаар энэ тоогийн харахад ерөөсөө 340% юм билээ дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгэхээр айгүй бага л юм билээ. Энэ бол яагаад гэвэл энд уул уурхай байдаг байхгүй. Өөрөөр уул уурхайтай газрууд биш та эдийн засгийн хамгийн том эдийн засгийн хамаг одоо юу гэдэг урсгалын тэнд явагдаад байдаг. Тэгээд жишээлбэл дархан хотын одоо дөрөвний хэлсэн нэг ундаа утгах дотоодын нийт бүтээгдэхүүн эрдэнэттэй харьцуулбал 4.2 дахин бага. Өөрөлд эрдэнэт бол хамаагүй их одоо орлоготой байна л гэсэн. Эдийн засгийн хувьд илүү хүчтэй. Тэгэд яг хөө энийг далимдуудаа зүгээр би нөгөө төрүүчийнхаа асуултыг өөрөө л яагаад гэдэг асуулт гээд тавихаар та нар мэдж магадгүй л 5 удаа яагаад гэж асуух гэдэг зарчим байдаг шүү дээ. За. Тэгэхээр нөгөө асуудлын мөн чанар дээр очдөг гэд. Өөрөлд за жишээлбэл санийхаар ингэж асууя л да. Эрдэнэтийн хүний одоо эрдэнэт байгаа нэг хүн ногт дотоодын нийт бүтээгдэхүүн яагаад дархныхаас 4.2 дахин их байна гэж асууж шүү дээ. Тэнгүүд ойлгомжтой шууд хариултууд юу вэ гэхээр тэнд эрдэнэтийн үйлдэл байна л гэсэн. Тэгээ эрдэнэтийн үйлдвэр ажиллаад эрдэнэтийн үйлдвэр орлого болж байгаа гэсэн. Тэгээ хүмүүсийг ажиллаа ойлгож байгаа гэсэн. Тэнгүүд эрдэнэтийн үйлдвэр яагаад орлоготой байгаа юм бэ гэж асуухаар эрдэнэтийн үйлдвэр мэдээж гадагш зэсээ зарж чадж байгаа. Тэгвэл гадагш зэсээ зарагдаж байгаа юм бэ? Яагаад гэж асуухаар зэсүүл ерөөсөө дэлхийд ирэлт хэрэгцээтэй дэлхийд үржлэх бүтээгдэхүүн байж чадж байгаа юм. Тэгээд дахиад тэгвэл зэсээ яагаад үржлэх чадвартай бүтээгдэхүүн байд юм бэ гэж асуухаар энэ бол орчин үеийн одоо бүх л энэ одоо энэ цахилгааны хэрэгсэл одоо тий
энэ юмд ашиглагддаг хамгийн үндсэн түүхий идэ гэх. Өөрөөр энэ шумыг ингээд дагуулад ингээд явхаар буцаага дархан дээр буулгахаар дархан яагаад баг орлоготой хот вэ гэхээр тэнд юм бүтээдэг дэлхийд өрсөлддөг тийм мундаг том бүтээгч үйлдвэрүүд байхгүй байна л гэсэн. Тэгэхээр бид нар ингээд шалтгааны суурийг яваад хахаар миний төрний хэлсэн. Бид нар үнэхээр л маш одоо энэ улс одоо орлоготой баян үнэхээр тийм улс байя гэж бодох юм бол дэлхийд өрсөлддөг бүтээгдэхүүнийг л хийхээс нааш бид нар амжилтанд хүрэхгүй л гэж ойлгож байгаа. Зөв. Тэгвэл та бас нөгөө Орос сурж байсан юм чинь. Орос хэлэнд нэг юм үг өгдөө шүү дээ. Казио бушини гэдэг одоо өмнөх одоо болж исэн ямар нэг юмыг ямар нэгэн өнөөдөр болохгүй байгаа юмыг өмнөх одоо хин нэгэн тогтдог тий. Тэгээ дэлхийн улс төрийн ингээд явцыг харахаар дандаа тэгдэг л дээ. Тэрнээс л болж одоо ингэж болохгүй байна. Тэр шийдвэрээс болж одоо ингэж болохгүй байна. Тэгвэл танаас нэг өөр өнцгөөс асуух асуулт байна. Таны бодлоор одоогийн эрх баригч намын хийсэн хамгийн зөв шийдэл юу байсан бэ? За мэдээж зөв шийдлүүдээс Улаанбаатарын утаан дээр гарсан шийдэл бол одоо бүрэн шийдэл биш мөртөөс зөв шийдэл мөн шүү дээ. Коронавирустай гарсан шийдвэр ч гэсэн бас муугүй шийдвэр гэж би харж байгаа. Тэгэхээр утаан дээр одоо хүртэл ингээд эрдэмтэд ярьж байгаа байхгүй. Яахаараа энийг бид нар урд нь одоо яг ийм шийдэл ингээд олж харахгүй байсан бэ гэхээр тийм хөлбөрөөр байсан юм байл л дээ. Тэгээд тэрийг барьгаад хэрэгжүүлээд хийж үзээд тэгээд Улаанбаатарын утааны асуудлыг ингээд тодорхой хэмжээгээр ингээд шийдээд хүмүүс нь ямар ч байсан энэ өмнөх үйл бол урдныхтай харьцуулахад хамаагүй тийм эрүүл амьдэрсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо жишээл саяны засгийн газрын хувьд бол гарсан зөв шийдэл. Тийм нэг яахааргүй. Зөвхөн коронавирус дээр бол яг мэдээж яг бусад улс орнуудад энийг хамгийн зөв гэж хэлэхгүй магадгүй. Гэхдээ бид нар бол одоо яг өөрсдийнхөө одоогийнхын нөхцөл байдалд гарсан зөв шийдвэр байна гэж ярьж байгаа. Аха. Тэгээд коронавирус төр зүгээр ганц тэгвэл нэмж асуух зүйл төр хүмүүс нөө дэлхийн ерөнхийд олон нийтээр юун дээр хамгийн их мэтгэлцэж байна вэ гэхээр одоо энэ их хатуу хоригууд нь эдийн засагт хэр их хөрнөлөө одоо сүрэг нөлөөтэй байж иж тэрийг зөвдөх боломжтой вэ гэдэгт ер нь асуулт тулгарч байгаа шүү дээ. Одоо хичнээн хориг тавиад хүмүүсийн амьдралыг аварч байгаа ч гэсэн эдийн засаг нь үнэхээр илгээр хэвтчихвэл тэр нь одоо тэрнээс илүү гаралтай одоо өхлөд байгаа шүү дээ. Сэтгэл санааны готрол ч юм уу, бусад өвчлөл ч юм уу. Тэгэл тэгэхээр яг тэрэн дээр та сая тэгж хэлсэн үү? Одоо олон улсын үднэс зөв биш ч байж магадгүй. Зөв. Дээрээс нь бас олон улсад гаццаага Монгол иргэд байгаа шүү дээ. Энд ч бас биднэрт яг сүүлийн статистик байхгүй байгаа ч гэсэн хичнээн ч хүмүүс бас ямар ч орлогын их үүсвэргүй түр хугацаагаар гарцсан байж чад эргэж орж ич чадахгүй өчнөө хүмүүс байгаа болохоор. Миний дараач асуулт юм байна. Одоо сонсогчдод дахиад сануулхад зөвхөн электорат дэвсэлд энэ жилийн сонгуульд хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал-демократ нам, тэгээд 109 нам нэгдсэн байгаа. Та бүхэн ямар ихтгэл үнэмшил шийдлүүд дээр санал нийлж нэгтгэр шийдсэн бэ? Тэгээ ер нь бусдаас юугаар ялгаатай өөр вэ? Нэгдүгээр бол 109 намын гишүүн. Тэгээд 109 намыг анх бид нар байгуулахдаа 2018 оноос эхэлж явсаар бол 2019 онд байгуулсан. Тэгээд анх байгуулахдаа ихэнх нь Японд төгссөн залуучууд нийлж байгуулсан. Тэгээд яг үндсэн санаа нь юу гэсэн тэгэхээр за ямар ч байсан бид нар бол Японд төгссөн одоо хүмүүс бол Японы одоо нэг тэр өндөр ёс суртахуунд бол суралцсан, тодорхой хэмжээгээр суралцсан байдаг. За дээрээс нь Японд одоо төгссөн учраас бас энэ улс орондоо одоо хөдөлгөх тодорхой хэмжээний чадваруудыг бас эзэмшсэн гэж өөрсдөө бол үздэг. Тэгээд энэ үднээсээ бид нар бол энэ улс төрийг бас цэвэр байлган за тэгээд улс орныхоо хөгжил нэмэр оруулна гэсэн ийм сэтгэлээр байгуулсан. Тэгээд явцдаа бол манай нам бол ерөнхийдөө тийм шинжижиг залуу нам мэдээж олон намуудтай уулзж ирсэн. Тэгээд хамгийн их ойрхон одоо үзэл санаагаар ойрхон бол хүн нам байсан гэж би боддیں۔
Тэгэл яг уу явцдаа сая яригдал ямар байдалтай нийтэх үгээд нэлээд олон удаа уулзаж ярилцсан. Тэгж байгаа нөхцөл байдал одоо ингээд тохирол эсвэл бол орол хоорондоо одоо нийлэл хэвсэл болсон л доо. Тийм процесс болсон. Тэгэхээр одоо жоохон таны хувь хүний тал руу оръё. Та манай сонсогчдод зориулаад өөрийнхөө тухай сонирхолтой 3 баримт хэлээч гэвэл юу дуртай вэ? Сонирхолтой 3 баримт. За яг би бол зүгээр яг өөрийнхөө би бол онлайн математикаар хичээлээ судалгаа хийдэг. Тэгээд онлайн математикаар судалгаа хийдэг боловч хэрэглээ математик руу орж одоо янз бүрийн загвар хийх гэж үзтээ. Тэгээд энүүгээр бол хэрэглээний математик хэрэглээд өгөөд төвийг Монгол Улсын сургууль дээр байгуулсан. Тэгээд тэрийг ярэ бол одоо нэг жилийн онлайн математик сурчлаас өөр их мэдэхгүй салбар руу ингээд ороод ажиллаж байгаа. Тэгээд гол санаа нь болохоор бас ингээд шинжилгааныг яг гол санааны толгомцоо асуудал дээр хэрэгжилж үзэх гэсэн юм юм шийдтээ. Өөр баримт гэх юм бол одоо Монгол Улсын сургуулийн нэг номын сан гэдэг шүү дээ. Тэрэн дээр бол яг би тэнийг анх нөгөө байгууллага үеийнхэн зураг төслийн хийлгээд захирал багтаа. Тэгээд суурийг тавьчихсан. Тэгээд тэр үед яг сонирхолтой баримт гэх юм бол яг ингээд суур тавиад эхэлж байхад суур тавиад одоо зургийг эхэлж байгаа ч тийм. Тэгэхээр их сургууль ерөөсөө 2.5 тэрбум төгрөг байсан. Тэгээд яасан гэхээр ингээд тодорхой хэмжээгээр бүтцээ өөрчлөөд яг өөр ашигтай байдалд оруулсан дараагаар нөгөө нэг мөнгө хөрөнгөлөгтөд тэгээд ингээд 1 жилийн дараа 5 тэрбум болоод 2 жилийн дараа 8 тэрбум болоод тэгээд сүүлдээ банкны Монголд өндөр болохоор хүн өсөлтөөр гад тэгээд нөгөө нийтдээ нэг 17 орчим тэрбум болоод тэгээд босцсон байхгүй. Тэгээд тэр нь ерөнхийдөө бараг 190% Монгол Улсын сургуулийн мөнгөөр боссон. Энэ бол яг миний ингээд хөөнийхөө үед юу гэх юм мөнгө хөрөнгөлүүлээд ингээд нэлээд том хөрөнгөлүүлээд хийж үзсэн зүйл хийж байгаа юм. За дараагийнх нь яг өөр баримт гэвэл за миний яг нэг хэвлүүлсэн өгвөл олон улс хэвлүүлсэн өгвөл бол их олон биштэй. Гэхдээ яг олон улсын сайн гайгүй сэтгүүл хэвлүүлсэн яг 8 өгвөл байгаа. Тэгээд яг тийм дотроос би зүгээр хамгийн зүгээр ингээд за мэдээж олон улсын өгүүлбэрийг юугаар нь чухал гэж яаж ангилдаггүй гэж та нар мэддэг баг. Нөгөө импакт фактор гэдэг сэтгүүлийн тэрүүгээр импакт фактороор нь одоо эренбэлдэг. Тэгээд яг импакт фактортай сэтгүүл хэвлүүлнэ гэдэг бол нэлээд хэцүү ажил. Тэгээд тэрнийгээр бол одоо нэг 8 өгүүлбэр би ингээд одоо оролцож хэвлүүлсэн байгаа. Тэгээд тийм дотроо яг хамгийн бас нэг чухал гэж бодоод байдаг нь зөвхөн Монгол хүмүүстэй ямар нэг гадны хүмүүстэй хамтрах зөвхөн Монгол хүмүүс одоо бас одоо тийм олон улсын хэвлүүлэх нэг чухал байдаг. Тэгээд чинь бас гадаадтай нүүрслэх маягаар тийм. Тэгээд тэрийг бол сүүлийн үед ингээд хийж байгаа бол баярлж байгаа юм тийм багарч байгаа. Маш сонирхолтой. За тэр манай подкастыг бас 10 жилийн хүүхдүүд нэлээд сонсдог байгаа. Тэгээд магадгүй тэр сонсогчдоос ингээд өнөөдөр сургуулаа төгсөө за ямар мэргэжилтэй болох вэ гэж бодож магадгүй. Тэгэхээр таны бодлоор өнөөдрийн Монгол улсад хамгийн хэрэгцээтэй байгаа мэргэжил юу вэ? Тэр хүүхдүүд зөвлөх гэвэл юу ах вэ? За яг тэр судалгааг бол мэдэхгүй байна. Яг хэрэгцээтэй байгаа. Мэдээж зүгээр одоо яг хүүхдүүдийн сонгож байгаа талаас нь ингээд харах юм бол IT талын мэргэжлүүд бол маш их эрэлт хэрэгцээтэй байна гэж ингэ харагдаж байгаа. Зүгээр яг зах зээл дээр юу аль нь эрэлт хэрэгцээтэй байна гэвэл тэр мэргэжлүүд дотор дээд мэргэжлүүд орохгүй байх тохиолдол маш их байна шүү дээ. Жишээлбэл хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжил гэхээр одоо жишээ барилгын тий барилгын инженер ч гэдэг юм уу барилга дээр ажилладаг юу ч гэдэг юм уу янз бүрийн тийм сонин одоо нөгөө заавал дээд мэргэжил биш л юм билээ. Тэгээд тэр нь юу хараад одоо юм гэхээр манай хүүхдүүд чинь бүгдээрээ дээд мэргэжилтэй болоод зарим одоо тийм чухал мэргэжлүүд дээр одоо хөнгө болж байгаа байдал харагддаг юм байна. Зүгээр яг ямар утгаараа би зүгээр энэ асуултыг асуусан гэж ойлгож байгаа нөхөр хамгийн ирээдүйтэй мэргэжил ч юм уу те цаашдаа ингээд Монголд бид энэ чиглэлээр явбал ирээдүйтэй гэж байгаа мэргэжил юу вэ гэж асууж байгаа. Тэр утгаараа яах юм бол би яа харахгүй
энэ мэдээллийн тогтоо холбоотой мэргэжлүүд илүү явах болов гэж бодож байна. Тэгээ манай залуучууд энэ мэргэжлүүд айгүй тийм авьяастай юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжлүүд бол ирээдүйд байх хамаагүй. Аха. Юу вэ? Бас нэг юм сонирхолтой таны хувийн зүгээс мэдмээр байгаа нэг асуулт байна л да. Хүн таны одоо хүндэлж жишээж явдаг түүхэн хүн улс төрч олон нийтийн зүтгэлтэн хэм бэ гэвэл та хэнийг нэрлэх вэ? Чоолсон гол бол би бас нэлийн тийм мундаг хүн байх гэж боддоо шүү дээ. Тэгэхээр яг тэгэхээр нэг тодорхой нөхцөлөд бидэрт айгүй чухал зүйлүүд нь юу вэ гэхээр улс орны тусгай тогтнол тийм энэ зүйл бол бидний нэгдүгээр чухал зүйлүүд байх л та. Тэгэхээр тэр дээр зөв шийдвэр гаргахын хувьд би одоо тусгаар тогтносон улсаа ингээд хадгалж үлдээд тийм энэ дээр бас одоо ихтэй ерөнхий зөвшөөрлөхийн процесс эдгэрт оролцоод явж ирсэн юм бол чаавсан байна. Одоо хэдийгээр олон талын янз бүрийн сөрөг мэдээлэлүүд байдаг ч гэсэн тэр бол мундаг чанар гэж хардаг. Зөв. Баярлалаа. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн дугаар маань дуусах төхөж байна. Тэгээд хамгийн сүүлчийн асуулт гэвэл та хэрвээ улсын хурлд сонгогдвол 4 жилийн дараа гэхэд юу бүтээсэн байхыг хүсэж байна вэ? Юуны өмнө мэдээж улсын хурд бол хууль тогтоодог байгууллага. Тэгээд хууль тогтоолоход хууль бол мэдээж хэрэг бодлогоор явна. Би энд бол хамгийн чухал зүйл бол энэ баялагаас орж ирж байгаа одоо мөнгөний хуваарлтан дээр боловсрол орж байгаа хэсэг, шинэ ухаанд орж байгаа хэсэг дээр л одоо мэдгэдэггүй зөрчилтийг хийсэн байх хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ ихтэй сургуулиуд, шинэ ухааны байгууллагууд дээр энэ хуваарлж байгаа одоо энэ хуваарлагдах одоо янз бүрийн судалгааны мөнгөтэй энэ бүх мөнгийг бол зөв одоо хуваарлах одоо шийдвэр гаргахад нь оролцсон гэж бодож байгаа. Яг тэгэхээр та нар зүгээр гайхаж магадгүй жишээлбэл дээд боловсрол дээр энэ улсын их сургуулиуд улсаас төрөөс мөнгө авдаг шүү дээ. Нэгдүгээр. Тэгээд одоо жишээлбэл бод энэ судалгаан дээр ч гэсэн маш бага мөнгө авна. Энэ ямар зарчмаар хуваарлагдгийг чинь мэддэггүй байхгүй. Гэх мэтлээ одоо ийм олон асуудлууд боловсролыг таарсан тийм. Тэгээд дээрэс нь баг дунд боловсрол одоо дээд боловсролыг холбосон ийм улсын ерөнхий ийм зарчмын ийм шийдлүүд дээр бодлогууд дээр бас ажиллах тийм л сонирхолтой байгаа. Тэгэхээр ер нь бол энэ судалгаа боловсрол гэдгийг яг зорилт чиглэлүүд рүү одоо хандсан ийм хуулиудыг л боловсруулалтыг батлуулсан байх л гэдэг миний хамгийн нэгдүгээр зорилго байх л гэж бодож байна. Танд хэрвээ одоо ингээд хийж амжаагүй зүйл байвал сонсогчд маань хэлэх гэсэн зүйлээ хэлээд нэвтрүүлгийг маань хаагаач гэж хүсэж байна. За энэ юм та бүхний урьж оролт одоо нэвтрүүлэгтээ урьж оролцсон баярлалаа. Тэгээд ямар ч үсэн энэ улсын хурлын сонгуульд бол энэ залуучуудаа идэвхтэй оролцоосоо гэж бодож байна. Яг тэгэхээр би сонгуулийн зүгээр нэг юм бас нэг юм юугтинд ирэх мэдл юм уу нэг улсын хурлын гишүүн болох юм одоо өрсөлдөөн гэхээсээ илүүгээр улс орны хувьд шийдэх асуудлуудын тухай ярилцах боломжийг өгдөг ийм айгүй өрсөлдөөнтэй хугацаа гэж хардаг. Энийг ашиглаад хүн болгон одоо энэ ялангуяа дэвшиж байгаа улсууд өөрийн бодлоо илэрхийлж байгаа, өөрийн саналыг илэрхийлж байгаа. Тэгээд энэ дээр аль болохоор анхааралтай сонсоод одоо төгшөөлгүйгээр сонсоод сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэх байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Та нас ч гэсэн маш баярлалаа. Амжилт хүсье.